тэгвэл тэр ашиглалтанд оруулах цаг хугацаа ойртож байгаа. Үүргэл санаа зовж байгаа хамгийн том асуудлуудын нэг түүхэд тасны асуудал байгаа. За ингээд бид нар мэдээж одоо дүрм журмынхаа дагуу тодорхой хугацаа заагаад гадны компаниудад яагаад одоо та бүхэн сая хэлж ин сонирхсан компани байгаагүй. Гэтэл одоо энэ 100 хойдын бүс нутагт газрын тосны одоо резервуар хураагур сав газрыг хамгийн сайн ойлгож амжилттай одоо хайж олборлож байгаа компани бол Дачин компани. Тэгээд Дачин компанид хандхаас аргагүй бас. Яг тэгэхээр энэ Давс 31 гэдэг манай компани олгосон талбайчин хуучин Дачин компани одоо хайгуул хийж байгаад хайгуулын хугацаанд дуусаад засгийн газарт буцаагаад өгсөн талбай байдаг. Тэгээд энд бол одоо Яндан сайд уулуурхайн сайд багта бас чиглэл өгөөд бид нэр Дачин компани нэлээд хэдэн хилэлцээр бол эхлүүлсэн байсан. Манай компани зүгээс одоо уулуурхайн ямар дамжуулаад гадаад хэргийн ямар дамжуулаад яг одоо Ганбаатар сайдын хийсэн шиг гишүүний хийсэн шиг одоо ерөнхий сайд, ерөнхийлөгчийн одоо энэ хөрш орнуудад хийх айлчлалуудад бид нэр энэ одоо дээд түвшний буюу Дачин компани дээдлийн Хятадын газрын тосны үндэсний корпорац Дачин Oilfield гээд толгой компанид хэлж өгөөч. Манай компанид хөрөнгө оруулалт асуудлыг шийдүүлж өгөөч гэсэн асуудал дандаа давж исэн. Яг тэгэхээр Монголд ажиллаж байгаа Дачин компани та нартай хамтарч ажиллахад бэлэн байна. Онцлог нь хөрөнгө оруулалт хийхийг манай толгой компаниуд шийднэ. Энийг та нар төр засгийн төвшөнд хэлүүлээрэ гэдэг. Тэгэхээр одоо бид нар бас энийг одоо манай төр засгийн байгууллагууд энийг онцгой анхааралд аваасаа гэж хүсэж байна. Батцэг сайдад би бол 2 ч уулзаж хэлж исэн. Энийг бол засгийн газрын хурлааны үеэрч бас ярьж исэн. Ийм асуудал байна.